За сайн байцгаана уу залуусаа. ANSI escape code-ыг үзье. За ANSI escape code гээд хайхад за энэ Википедиар орч. За эндээс бид нэр ер нь бол 3 зүйлийг л ашиглаж консоль дээр зурх үйлдэлээ ер нь хийж байгаа гэж ойлгож байна. За одоо тэр 3 зүйлээ турш үзье. За эхнийх нь за энэ horizontal vertical position гэдэг. За энийг ашиглаж бид нэр курсорынхоо байрлалыг өөрчилж байгаа гэж ойлгож байна. За энэ CSI гिचингүүтээ N-ээ оруулаад M-ээ оруулаад тэгээд F-ээр төгснө гэж цэг тасалгингүүтээ. За энэ CSI гэдэг нь юу вэ гэхээр энэ ESC гэсэн үг л дээ. ESC гэдэг энийг хэлээд байгаа юм. За одоо энийг зүгээр туршиж үзье. За эднэрийг төр боловчъя. За iOS stream гингүүтээ таны void set position гэдэг байрлалыг нь өөрчилдөг. Go to x хэрэгтэйг адилхан функц ер нь бичиж үзэл гэсэн үг л дээ. За int x y-ийг оруулчихна. Энэ дотор зүгээр хэвлэх үйлдэл хийдэг. Cout энд нь s гэж бичингүүтээ одоо энийг бичиж гин гэсэн үг шүү дээ. CSI-ийнхаа оронд энэ s гэж бичиж гинэ. Тэгэнгүүтээ ардаас нь нөгөө мөрөө оруулчихна. За гэхдээ бид нар мөрийгөө одоо энд тэг гэж оруулах юм бол яг хамгийн түүнтэй болонд нь авчдаг гэж үзэх юм бол энэ дээр нэгийг нэмж оруулна гэсэн үг. Яг тэгвэл энэ тэр утгыг навна. Яг зүүнтэй болон нэгээр ер нь тооцдог байхгүй яг энэ нүгээр бол бид нар тэг гэж оруулаад яг нэг гэдгийг авахын тулд ингээд нэмж авна гэсэн үг. Одоо тэгэнгүүтээ тэг тасалгингүүтээ одоо энэ оруулчлаа. Дараа нь m оруулна. Буюу x оруулна гэсэн үг. Багнаа оруулна. За багнаа оруулчлаа. Тэнгүүтээ f-ээр төгсгөчнө. Ийм хэвлэх үйлдэл хийгээл болох гэсэн ер нь бол. За ESC гингүүтээ Y-г оруулаад тэг таслал X оруулаад F-ээр төгсгөөд ингээ болоо. За энэ бол бидний курсорын байрлалыг өөрчилнө гэсэн. За гэхдээ энэ дээр жоох юм өөрчилнө. Тэрний үг гэхээр энэ ESC гэдгийг болохоор яг одоо ESC гэдэг чинь болохоор ASCII кодоор болохоор 27 гэсэн тоо байдаг байхгүй. За энийг турш үзэх юм бол за энд Conio оруулаад ирнэ. Copy dot Conio тэгэж тэгэнгүүтээ char git ч авчил та нэг тэмдэгтэг. За git ч гингүүтээ энийг хэвлэж чинь cout int болгоод хэвлэж int тоолгоод. За тэгвэл ямар тоо хэвлэх вэ гэхээр яг энэ тэмдэгтийнхаа тоог нь хэвлэнэ гэсэн үг шүү дээ. За би одоо ESC товчоод дарлаа. Одоо ESC дарлаа. Тэгвэл 27 гэж хэвлэж. За манай ESC маань бол ASCII кодороо 27 гэсэн тоо бахнэ. За тэгвэл 27 чи 16-ийн тоогоор хэдвэ гэхээр 1b гэсэн тоо байхгүй юу? За 1 одоо 10 гэх юм бол ер нь бол 16-аар 16 гэсэн үг шүү дээ. B гэдэг чинь болохоор A нь 10 юм чинь B нь 11. 16-аар 11 гэхээр 11-ийг нэмэхээр ер нь бол 27-г гараад ирж байгаа. За 16-ийн тоогоор 1b. Гэхдээ 16-ийн тоог энэ дээр яаж оруулж ирэх вэ гэхээр за 46-аас x гэх юм бол 16-ийн тоо гэдгийг хэлж чинь. Тэгээд 1b гэх юм бол ер нь бол 27 гэсэн тоо буюу ESC гэсэн үг гэдгийг илэрхийлчихнэ гэсэн үг. За тэнгуүтээ ESC гэдгийг бол ингэж бичнэ гэсэн үг. ESC гिचгүүтээ дөрвөлжин алт нэгээд энд нь мөрөө оруулангуудаа тэг таслал багнаа оруулаад F гэх юм бол бидний курсорыг байрлалыг өөрчилнө. За гэхдээ энэс өмнө бид нар систем гэдэг нэг удаа хоосон дуудаад өгөх хэрэгтэй. За энэний дараа болохоор бид нар set position гэдгийг дуудвал болно. За гэхдээ систем гэдгийг яагаад хоосон дуудаж байгаа гэдгийг би бол ер нь мэдэхгүй. Гэхдээ энийг одоо бичихгүй болохоор ажиллахгүй, бичгээр ер нь бол ажиллаж байгаа. За одоо энэ дээр жишээ нь за 5 байрал дээр бид нэр аваач л да. Тэнгүүт энийхээ 5 байрал дээрээ за hello гэж хэвлэж. За системгүйгээр туршиж үзэх юм бол зүгээр энийг хэвлэж гин гэсэн үг. За ESC-ийн оронд зүгээр энийг хэвлэлчлээ. Тэнгүүтээ энийг хэвлээд за 6 гэж хэвлэнгүүтээ F гээд тэгэд hello гэж хэвлэлчлээ. За хэрвээ систем гэдгийг одоо бичээд өгчих юм бол яг болно гэсэн. Курсорынхаа байрлалыг өөрчилж чадна. За бид нар өөрчилчлөө. Тэг 1 2 3 4 5 тэг 1 2 3 4 5 гэдэг чинь одоо ингээд яг энэ байна гэсэн үг шүү дээ. За ингээд 5 байрал дээр бид нэр авчиж чадлаа. За энэ болохоор ингээд курсорынхын байрлалыг өөрчилж чинь зүгээр хэвлэх үйлдэл ашиглаад өөрчилж чинь гэсэн үг.
За тэгэнгүүтээ за дараагийнх нь болохоор өнгийг өөрчлөе. За энэ болохоор курсорын байрлал өөрчилдөг одоо бидний энэ escape code нөх гэсэн үг шүү дээ. За хэвлэх үйлдэл нь болохоор ер нь бол эднэр байна. За энэний хувьд болохоор 8 битийн хэвлэх үйлдэл. Энэний хувьд болохоор 8 битих гэдэг нь болохоор энэ 16 өнгөнөөс сонгож хэвлэнэ. Яг мань бидний ашиглаж ирсэн нөгөө text color гэдэгтэй адилхан гэсэн үг. За харин энэний хувьд болохоор 20 за гэж байна. Энэ болохоор нөгөө 4 бит чи би андуурчлаа сая. 4 бит нь болохоор яг энэ 16 өнгөөр хэвлэнэ гэсэн үг. За 8 битийн хувьд болохоор энэ 256 өнгөөр энд байгаа 256 өнгөөр одоо хэвлэж болно. За бид нар шууд энэ 24 бит буюу 16 сая өнгөөр хэвлэхийг нь шууд туршиж үзнэ. За 16 сая гэдэг нь яаж байгаа вэ гэхээр RGB өнгөндөө тус бүрчлэн 256 онгийн боломжтой гэдэг. За тэрийг үржих юм бол ер нь бол 256-гийн 3 зэрэг нь болохоор нэг 16 саятай тоо гарч байгаа. Тийм л гэсэн үг л дээ. За одоо энийг туршиж үзье. За foreground-ийн өнгийг өөрчлөхийн тулд бид нар ESC гिचгүүтээ дөрвөлжин хаалтны ингүүтээ 38 зэрэг тасал 2 зэрэг тасал RGB өгөөд M-ээр төгснө. Инх юм бол foreground-ийн өнгийг өөрчилдөг болгоно гэсэн үг. За set foreground color гिचгүүтээ RGB. За энд нь ESC гिचгүүтээ 38 цэг тасал 2 цэг тасал. За ESC гिचгүүтээ 38 цэг тасал 2 цэг тасал гээд энд нь R өнгө оруулж өгнө. R оруулаад энд нь G-г оруулж өгнө. G-г оруулаад тэрнийхээ дараа B-г оруулж өгнө. Цэг тасал гिचгүүтээ RG B-г оруулж өгөөд энд нь болохоор M-ээр төгсөх. За background-ийн хувьд бол яг энтэй адилхан. За энийг арилгачих. Тэнгүүтээ энийг background болгонгууд ганц л юм өөрчлөн. Тэрний юу гэхээр 48 болгоно энийг. За ингээл болоо гэсэн. Foreground color, background color. За одоо туршиж үзье. Бид нэр foreground color-ыг нь set foreground color гिचгүүтээ за R-д нь 255 өгчөө. За тэнгүүтээ R G-д нь болохоор бас 255-ыг өгөөд B-д нь тгийг өгчих юм бол эн чинь шар өнгө гэсэн үг шүү дээ. Хэрвээ та нар RGB өнгийг одоо мэддэг бол энэ 255 тгийг оруулаад өгчих юм бол шар өнгө гэсэн үг. За тэгээд ажиллаж үзэх юм бол текст маань шар өнгөтэй гарна гэсэн. За ингээд шар өнгөтэй гарчлаа. Одоо background-ийн өнгийг өгье. За энийг copy paste хийгээд background-ийн өнгийг болохоор 200 за улбар шар өнгө өгчээ. Тэгэх юм бол улааныг нь 255 одоо ногооныг нь 128 гээд өгчих юм бол улбар шар гарна гэсэн үг. За тэгэнгүүл энэ бичгнийх нь өнгө шар background-ийн өнгө ингээд улбар шараар гараад ирчихэж байгаа гэсэн. За ингэж бид нөр өнгөө сольж болох нэ. Ер нь бол энэ гурвыг ашиглаад яг ANSI escape code болон хэвлэх үйлдэл ашиглан зурх хэсгийг нь хэрэгжүүлсэн гэдэг нь ингээд болчихж байгаа гэсэн. За гэхдээ зурхтаа болохоор бид нар яаж зурж байгаа вэ гэхээр ийм 3 тэмдэгт ашиглаж зурж байгаа. За 4 тэмдэгт ер нь бол. За тэр 4 тэмдэгтээ харуулъя л да. За char C1 гिचгүүтээ энэ нь болохоор 210 гэдэг одоо тэмдэгт. За char 2 гिचгүүтээ 220. Char 3 нь болохоор 223. За энэ 3 тэмдэгтийг ашиглаж бид нар зурх үйлдэл хийж байгаа. За энэ 3 тэмдэгтийг одоо хэвлэж үзье. За C1-гээ хэвлчихгүүтээ дараа нь C2, дараа нь C3. За энийхээ дараа зүгээр нэг зай хэвлээд үтчихээ л да. Ингээд ажиллаж үзэх юм бол ер нь бол энэ дөрвийг ашиглана. Энэ болон зайг ашиглаж байгаа. За ингэж хэвлэж үзэхэд за ингээ эхнийх нь болохоор битүү гарч ийн. За хоёр дахь нь болохоор эхнийх нь битүү, хоёр дахь нь болохоор доотлын хэсэг нь будагдсан, тал будагдсан гэсэн. Гурав дахь нь болохоор дээдлийн хэсэг нь будагдсан. Дөрөв дахь нь болохоор угаасаа зай шүү дээ. Ямар ч юм байхгүй гэсэн. Тэгвэл зөвхөн background-ийн өнгөөр гараад ирж байгаа гэсэн. За энэ 4 тэмдэгтийг зайг оролцуулаад 4 тэмдэгтийг ашиглаж бид нар зурх үйлдэлээ хийж байгаа гэж ойлгож болно. За жишээ нь жижигхэн дөрвөлжин зураг туршиж үзье л та. За курсор морсорын байдлыг өөрчлөхгүйгээр зүгээр шууд хэвлэх үйлдэлээр хийчих. За нэг жижигхэн дөрвөлжин зураг туршиж үзэх юм бол C-out гिचгүүтээ за C1-ийг эхлээд биччихье. Тэнгүүтээ C3 гिचгүүтээ C1-гээ бичгүүтээ
шинэ мөрөнд орлоо. End line хийчих. Тэнгүүтээ доотлолт нь болохоор Cout C1, C2, C2, C1. За энэ шинэ мөрөнд нэг ороодох шаардлага байхгүй. За ингээд ажиллуулж үзэх юм бол нэг дөрвөлжин зурна гэсэн үг. За ингээд ер нь бол C1 чинь ингээд бүтэн тэмдэгдсэн шүү дээ. Тэнгүүтээ C3 ч нь болохоор дээдл нь бодогдсон бүтэн тэмдэгт. Дараа нь болохоор бүтэн тэмдэгт, доотлол нь бодогдсон, доотлол нь бүтэн гэдэг. Иймэрхүү маягаар ер нь бол дүрсээд орчиж байгаа гэсэн. За ингэж ер нь бол зурх үйлдэлд хэрэгжүүлж байгаа нэ. Хэрэгжүүлж байгаа байх нэ гэж ойлгож байна. За энэ дөрвөлжингод арай өөр болгох юм бол жишээ нь за энд нь C4 гिचингүүтээ 32. За 32 гэдэг нь маань болохоор манай space байхгүй юу? За энд нь space гिचингүүтээ за C4 гээ бичээд өгөх юм бол дөрвөлж маань жоохон томорчин гэсэн үг шүү дээ. За иймэрхүү байдлаар ер нь бол зурх үйлдэлээ хийж байгаа гэж ойлгож болно цаана. За ер нь бол энэ дөрвөн тэмдэгтийг ашиглаад зурх үйлдэлээ хийж байгаа. За өнгөөр зурхтаа болохоор одоо урталт нь set foreground color гिचингүүтээ тэрэн дээр нь шар өнгөөр зурх юм бол 255 тэг гээд ингээд дурчнаа гэсэн үг. Системээ бичиж өгөх хэрэгтэй. System гээд энийг хоосонд болоод өгөх хэрэгтэй. Тэр нь дотор нь clear screen ч юм уу ямар ч юм дуудсан болно. Зүгээр системээ ямар нэгэн байдлаар дуудаж өгөх хэрэгтэй. За ингээд шар өнгөөр зурчнаа. Одоо background-ийн өнгийг бичээд өгчих юм бол бас гараад ирнэ гэсэн үг шүү дээ. За одоо background-ийн өнгийн ногоон хөх өнгөөр одоо background-ийн өнгийг хийх юм бол RGB blue-гийнхаа утгыг 255-аар өгч чинь. Тэгэх юм бол ингээд хөх өнгөөр гараад ирчихнэ гэсэн үг. Foreground-ийнхаа өнгийг өөрчилчихлөө шүү дээ. Одоо ингээд background-ийн өнг гэх юм бол background нь хөх. За иймэрхүү байдлаар зурх үйлдэлээ хийж байгаа гэж ойлгож болно. Энэ дөрвөн тэмдэгтийг ашиглаад бас өнгөнүүдийг ингэж тохиромжтойгоор байрлуулж өгөөд ер нь бол ингээд хэвлэх үйлдэлүүдийг ашиглаад яг зурх хэсгээ хэрэгжүүлсэн гэж ойлгож байна гэсэн үг. За ингэж хэрэгжүүлж өгсөн байх нэ. За одоо болохоор юуг оруулаад ирээ? Оргил H сангаа. Оргил цэг H гэдэг. За оруулаад ирье. За эднэрийг бол ойлгосон байх гэж бодож байна. Тэнгүүтээ console graphic G гэдэг үсгэж чи энэ дээр болохоор байгуулагчаар нь шууд үсгэж болно л доо. 200 гэдэг үсгэж болно. Тэнгүүтээ за өнгөө нэг туршиж үзье. G-Tech set pixel гингүүтээ нэг цэг туршаад үзье л да. За 10 дээр нэг бид нэр цэг тавьчихъя. Гэхдээ нэг 200 биш. За 50 ч юм уу болгочих. 50 гингүүтээ пикселийн хэмжээг болохоор энэ пикселийн хэмжээг бид нэр 1 пикселийн хэмжээ 5 пиксел байна гэж үзээд ингээ оруулаад өгч. Java бичиг бол энэ гарч ирэхгүй шүү дээ. Тэгээ жигийн draw гэдэг хөнгөлөд дуудчихна гэсэн. Тэнгүүтээ нэг git чиг хүлээч. Git гээд нэг тэмдэгт хүлээч. За одоо ингээ ажиллуулах юм бол болно гэсэн үг ээ. Энэ дээр нэрээ өнгөө бичиж өгөөгүй шүү дээ. За өнгөө болохоор H white цагаан өнгөр. За энэ өнгийг бас одоо тайлбарлана. За ингээ ажиллаж үзэхэд за тэнд нэг цагаан өнгөр зэг сурчлаа. За энэ нь болохоор бид нар энэ дээр хажууд нэг дараад үтсэн. Ингэх юм бол нэг тэмдэгт бидний энэ чинь нэг тэмдэгтүүд гэсэн үг шүү дээ. За энэ тэмдэгт нь болохоор дээдл нь бодогдсон тэмдэгт байгаад дээдл нь бодогдсон тэмдэгтийг ер нь бол дурчиж байгаа гэсэн. За иймэрхүү байдлаар зурх үйлдэлээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. За rect зураад үтэй л да. За 10 цэг дээр ямар хэмжээтэй вэ гэхээр 30 хэмжээтэй дөрвөлжин тураад ажиллаж үзье. Тэгэх юм бол за ингээд ажиллаж байгаа гэсэн үг. За одоо энэ дээр бид харж үзэх юм бол за эднэр болохоор дандаа бүгд дээдл нь бодогдсон тэмдэгтүүд. Эднэр болохоор яг ингээ бүрдэн тэмдэгтүүд. За энэ нь болохоор ийм. За энэ нь болохоор
бас бүтэн тэмдэгт байна. За эдгээр нь болохоор яг доотлон бодогдсон тэмдэгтүүд байна шүү дээ. За ингээд харчих болно гэсэн үг юм бол. За бүгд ямар ч гэсэн тэмдэгтүүдээ. За тэмдэгт гэдгийг харахын тулд copy-дод би пастлчих юм бол ингээд угаасаа тэмдэгтүүд ийм тэмдэгтүүд байгаа гэдэг нь харагдаж байгаа. За ийм тэмдэгтүүдийг ашиглаад зурж байгаа гэдэг нь эндээс харагдаж байна гэсэн үг ээ. За өнгөний хувьд одоо үзье. За өнгө. За өнгөний хувьд болохоор бид нэр ийм өнгө ашиглаж байгаа. За энийг жоохон томруулаад харчихъя. HTML color гिचингүүтээ энд ингээд ийм өнгөнүүд байгаа. Энэ өнгөнүүд нь ямар өнгөнүүд вэ гэхээр HTML-ийн одоо веб-д ашиглагддаг шууд өнгөнүүдэй гэсэн. За color names гэж сая байсан. За ийш орж үзье л та. Тэгэх юм бол за энэ хоёрыг нь одоо арилгачих. Энэ өнгөнүүдийг бүгдийг нь ер нь бол кодоор нь оруулаад ирсэн байгаа гэсэн. За энэ 16-ийн өнгөний код нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ингээ 2 ороо гэсэн үг л дээ. За энэ эхний хоёр нь болохоор R, дараагийн хоёр нь G, дараагийн хоёр нь B. FF байх юм бол энэ 16-ийн тоо нь 255 гэсэн тоо байхгүй ер нь бол. За энийг хэлээд байгаа. За R, G, B гээд энэ өнгөний код нь болохоор яг тэрийг хэлээд байгаа гэсэн үг. За энэ өнгөнүүдийг бүгдийг ер нь бол оруулаад өгсөн байгаа. Аль хэдийн. За ингээд шууд туршиж болно гэсэн. За одоо би чинь энэ C green гэдэг өнгийг туршаад үзье л да. Тэгэх юм бол H за H-ээр эхлүүлчихэж байгаа бүгдийг нь харах юм бол бүгд H гэж эхэлсэн байгаа. За ингээд эхэлчихнэ гэсэн. За H-ээр эхлүүлчихэнгүүтээ H C green гэд ингээд бичихэд ер нь бол яг тэр өнгөөр дурна гэсэн үг ээ. За ингээд C green гэдэг өнгөөр дурчих. За энд байгаа бүх өнгийг шууд ингээд бичээд шууд ашиглаж болно гэсэн үг. Бэлэн өнгөнүүд гэх юм бол. За энэ өнгөнүүдийн утгуудыг нь харъя л да. Энд зүгээр enum байгаа. Өнгөнүүдийн утга нь болохоор ийм утгууд байна. За энэ өнгөнүүдийн утга нь тэгвэл яаж энэ бидний RGB өнгийг илэрхийлж байгаа вэ гэдгийг нь одоо тайлбарлая. За тэгэх юм бол за төр зур эднийг боловлчих. Эргүүлээд iStream-аараа туршиж үзье. За chart includes iStream гингүүтээ. За нэг функц бичиж. Энэ болохоор нэг RGB өнгөө хувиргадаг RGB alpha гэдэг функц. За alpha гэдэг нь болохоор өнгө нэвтрэлтийн өнгө шүү дээ. Энд гэхдээ бид нарт яг одоохондоо нэг хамаагүй. За int R, int G, int B, int alpha. За alpha-гийн дефолтоор 255 гэсэн утгатайгаар үүсгэж өгч. За тэгэх юм бол за одоо бид нар энэ RGB өнгөнүүдээ болохоор эдгээр чинь бүгд тэгээс 255 орон утгууд ирнэ шүү дээ. Тэр утгуудыг нь бид нар яг нэг чирхэг бүхэл тоолгоод авна гэсэн. За яаж авах вэ гэхээр төр нэгчгүүтээ R-ыг үржигдэх нь одоо 16 саятай тоондоо үржиж байна. Ер нь бол 256-г үржигдэх нь 256 үржигдэх нь 256-д үржигнэ гэсэн. За энэ тоонд үржинэ. За нэмдэг нь G-г үржигдэх нь 256-гийн квадратад үржинэ гэсэн үг. За энэ тоонд үржинэ. За тэнгуүтээ нэмдэг нь B-г үржигдэх нь 256-д үржингүүтээ альфаг нэмэх юм бол бидний энэ одоо int тоо болгоод авчиж байгаа гэсэн. Гэхдээ эндээс бид нэг тоог хасч аавна. Яагаад вэ гэхээр бидний int тооны хязгаар чинь юм байдаг шүү дээ. За энийг төр комент болгонгуудаа энд нь cout гингүүтээ int minimum утгыг нь хэвлээд үзье. За аваад int maximum утгаа хэвлээд үзье. Тэгэх юм бол одоо энэ хасах 2 тэрбумтай энэ нэмэх 2 тэрбумтай тоо гарч ирнэ. За энэ ингээ хасах 2 тэрбумтай энэ нэмэх 2 тэрбумтай тоо гарч байна. За ингээд шууд бодчих юм бол энэ нь болохоор 4 тэрбумтай тоо гарчна. Яг unsigned int-ийн шиг тоо гарчна гэсэн үг байхгүй юу? 4 тэрбумтай тоо гарчна. За энийг болохоор бид нар 2 тэрбумтай буулгахын тулд одоо энэ хэрвээ бүгд 250 байх юм бол 4 тэрбумтай тоо гарч ирнэ. За тэрийг турш үзэх юм бол за энэ дээр нь 255 за ингэж ажиллах юм бол за ингээд 4 тэрбумтай тоо гарч ирнэ. Энэ нь болохоор бидний int-ийн хязгаарт багтахгүй шүү дээ. Энд чинь хасах 2-оос нэмэх 2 тэрбумын хооронд. За тийм учраас энд хэдүүлээ энэ нэг тоог хасаад өгчнө гэсэн үг. Тэр нь болохоор 256-г үржигдэх нь 256
Үржит нь 256 ч болохоор 4 тэрбумтай тоо гарч ирнэ. Энд ингээд. За энийг хуваадаг нь 2 гэдэг чинь ер нь бол 2 тэрбумтай тоо гарч ирнэ. За энийг хасаад өгч гэнэ гэсэн үг. За ингэх юм бол бид нарт яг тэр тоон гарч ирнэ. Яг int тэр шилжүүлсэн тоон гарч ирнэ гэсэн үг. За cout RGB гэх мөтэй. За ард нь 255 тэг гэж оруулчих л да. Бид нь яг ад нь яг дефолтоор 255 гэсэн утга ороод байна. Ингээд хэвлж үзэх юм бол бид нарт шар өнгөний кодыг шууд нэг ширхэг ийм тоо болгоод хувиргаад авчиж байгаа гэсэн үг. За одоо болохоор шар өнгөнийхөө кодыг эндээс h-yellow гэж хайгаад үзье л да. h-yellow гэх юм бол за ийм тоо байна тийм ээ. За энэ хэд гэж гарч илаа. За ямар ч хэсэн h-yellow гэдэг нь болохоор энэ зүгээр yellow гэж хайгаад үзчихье. За yellow гэдэг чинь за энэ green yellow гэж байна. Дараагийнх нь за энэ байна. Энэ болохоор FF тэг гэж шүү дээ. FF гэдэг чинь 255 тэг гэсэн. Тийм болохоор яг угаасаа энэгээр гарч ирсэн тоонууд наа л гэсэн үг ер нь бол. Яг бид нар RGB alpha гэсэн тоогоо шууд хөрвүүлээд авчиж байгаа гэсэн үг. Ингээд яг нэг тоо гарч ирж байгаа. Тэр тоонууд нь болохоор яг эндээ байна л гэсэн үг. За ингээд. Ер нь бол энэ бүх юмнуудыг ингээ хувиргаад авсан байгаа гэсэн үг ээ. Энэ дээр байгаа одоо энэ RGB alpha-гийнх нь RGB-гийнх нь өнгөнүүдийг нь alpha-г нь болохоор 255-аар бодож өгөнгүүтээ ингээд авсан байгаа гэсэн үг. За ингээд хийцэн бахнэ. За ийм учраас л ингээд энэ өнгөнүүдийг шууд ашиглаж байгаа гэсэн үг. За тэгвэл бид нар одоо эндээс нэг int төрлийн өнгө гараад ирсэн байгаа шүү дээ. Энийг за энэ функцийг copy-дод нэлээд буцаач. Нөгөө за энийг за энэ дээр бид нэр яг тэр int тоог оруулж ирдгээр туршиж үзье л да. Тэгэх юм бол void set foreground color гэх юм үтэй. За энэ дор нөгөө функцээ биччихье. Тэнгүүтээ энд нь болохоор int зүгээр color ороод ирчихнэ. Яг бид нэр int тоо орж ирнэ гэсэн үг. Тэгвэл энийг болохоор яаж хөрвүүлээд авчиж байгаа вэ гэхээр за unsigned int гэчихгүйтэй unsigned гэх юм бол энэ чинь шууд unsigned int гэсэн үг шүү дээ. За эсвэл ингэ бичсэн ч болно. За нэг e гэдэг тоо гэчихгүйтэй эндээ c дээрээ нэмдэг нь бид нэр энэ тоогоо нэмээд өчнө гэсэн үг. Тэгэх юм бол unsigned int болгоод хувиргаад авчиж байгаа. За тэгэнгүүтээ одоо болохоор энэ дотор болохоор set foreground-а дуусчих л да. За энэний болохоор ард нь за R-ийн утганд нэгэ хуваадаг нь ингээд хуваагаад өгч. Тэгэх юм бол бид нар R-ийн утганд гараад ирчихнэ гэсэн үг. За тэнгүүтээ дараа нь нэгэ ингэж хуваадаг нь энэ гингүүтээ үлд. За дараагийнх нь энэнийх нь бүх сүхэл хэсгийг нь авчнаа гэдэг. Ингэвэл би G-г утга гараад ирчихнэ. Тэрний дараа E-гээ ингэж хуваангуудаа 256 хуваах юм бол B-гийн утга нь гараад ирчихнэ. Иймэрхүү байдлаар бид нар хөрвүүлээд ашиглаж байгаа гэсэн үг. За тэгээд set foreground color гэж юм үтэй. За шар өнгөгүй энд нь RGB alpha гингүүтэй 255 тэг гээд шар өнгө гараад ирнэ. За шар өнгөөр гарч ирснийг нь одоо ийшээ орлуулчих юм бол энэ чинь нэг int тоо ийшээ ороод энийгээ буцаагаад хөрвүүлж авангуудаа яачих байгаа гэсэн үг. Тэр өнгөөр нь яг set foreground-а дотроо дуудаж байгаа гэсэн үг. За энийхээ дараа бид нар cout гэдэг за тест гэж тушаал үзье л да. Тэгэх юм бол яг шар өнгөөр гаргана гэсэн. За иймэрхүү байдлаар тэр тоогоо энд андуурсан байна. iostream. Иймэрхүү байдлаар тэр нэг ширхэг бүхэл тоог хөрвүүлээд авчиж байгаа гэсэн. За ингэ шар өнгөөр гарч ирж байна. За энэ функцүүдийг одоо жишээ нь хаана байгаа вэ гэхээр яг энэ дотроо ер нь бол байгаа. Тэр функцүүдийг харуулъя. За энэ нь болохоор RGBA гэдэг функц нэгэд hClear гэдэг чинь болохоор яг хасах тэр тоон гэсэн үг. Тэгээд нэмээд өгч байгаа гэсэн үг. За hClear харах юм бол
Энэ нь шүү дээ. Энд чинь хасах 2 тэрбумтай энэ тооно гэсэн. За энэ жоохон доош явуулаад за энд байна. Position string гэдэг нь болохоор яг энийг ингэж бичгингүүтээ энийг int to string гэдэг юм функц байгаа. Энэ болохоор int-ийг string болгож хувиргадаг. За ингэнгүүтээ ер нь бол энийг ингэж string болгоод буцаачдаг функц гэсэн. За энэ болохоор манай foreground string-ийн функц нь харагдаж штэ. За энэ болохоор foreground байх юм бол 38, эсрэг тохиол 48 гэдэг одоо тэмдэгт мөрийг биччихдэг. За тэнгүүтээ энэ 2 гэдгийг биччихэнгүүтээ энийг RGB гэдгийг бичээд M-ээр ингэ авчдаг гэсэн үг. За энийг болохоор бид нэр ганцхан ширхэг тоогоор дуудаж байгаа нь аль вэ гэхээр энд байна. Foreground string авахтаа болохоор энэгээр авчиж байна. За эндээ болохоор нэг ширхэг тоо оруулж өгөнгүүтээ тэрийг ингэж хөрвүүлээд RGB-гээ оруулаад авчиж байгаа гэсэн үг. За иймэрхүү байдлаар ер нь бол ашиглаж болно гэсэн үг. За одоо эднийг ашиглахгүйгээр шууд туршиж үзье л да. Оргил тэг H гээд. За тэгэнгүүтээ Cout position string гэдэг функц байгаа. Энд нь одоо жишээ нь 10 гэсэн байрлалаа оруулаад өгчөө. Тэнгүүтээ за энэ чинь угаасаа string хүрээд ирж байгаа. Эннийхээ ардталт нь болохоор set бишээ. Foreground string гэсэн юм функц байгаа. Энэ дээр болохоор оруулаад өгчнө. За H yellow гэдэг шар гэдэг өнгөө оруулаад өгчөнгүүтээ энд нь foreground гэдэг дээр нь төрөөгөө оруулаад өгч. За эннийхээ дараа болохоор background-ийн өнгийг H orange гэж л да. Orange гингүүтээ энд нь background учраас false гэдээ оруулаад өгчээ. Эннийхээ ардаас hello гэж хэлчихье. Тэгэх юм бол одоо ажил нэгс үг шүү дээ. За ингээд шар өнгөөр hello гэж хэлж байгаа. Background нь бол шар өнгөтэй. Тэгээд ингээд хэлж байгаа гэсэн 10 байрал дээр ашиж байгаа. За иймэрхүү байдлаар ер нь бол ашиглаж байгаа гэсэн. За position string гэдэг нь энэ байна. Ингээд ашиглаж байгаа. Энийг болохоор дараа нь тайлбарлчихнаа. За энэ болохоор тавтай нь юу вэ гэхээр тавтай нь энэ л дээ. Тавтай нь ANSI escape code арилгачих. За ANSI escape code гингүүтээ тавтай нь болохоор 4 битийн одоо өнгө. Энэ байна. Тавтай нь энэ гэсэн үг. Энд ингээд тавтайгаар бичиж байгаа. Энэ өнгөнүүдийг ашиглах юм бол энэ string-ийг ашиглана 16 өнгөнөөс ашиглана гэсэн үг шүү дээ. За харин энийг бас ашиглая бишээ. Энийг ашиглах юм бол бас тавтайгаар ашиглаж болно. За энэ нь болохоор тавтай биш андуурч юм. Тавтайгаар ашиглахгүй. За энэ болохоор яг юуных гэсэн үг. 8 битийнх. Нөгөөх нь болохоор хаана вэ? Шууд ашиглаж байгаа нь ер нь бол энэ дунд байгаа. За ямар ч хэсэг энэ гурвуулангийн ер нь бол бичээд өгсөн байгаа. За бидний ашиглаж байгаа нь болохоор ер нь бол энэ байна. За эднийг болохоор яг тэмдэгт мөрөөр авахаараа бол энэ функцүүдийг ашиглаад авчиж болно. За position-гийн foreground string-ийг ингээд авчна. Бас энд болохоор color string гээд foreground, background аль алийг нь оруулаад өгчөнгүүт ингээд нэмээд string-ийг нь авчнаа гэсэн үг. За foreground string гээд ингээд ер нь бол авчнаа. За ийм функцүүд нь ер нь бол байгаа гэсэн үг. За энэ ч яг зүгээр underline string ингээд бичих юм бол зүгээр доогуур зураастайгаар бичнэ. Гэхдээ энийг бол юутай ашиглаагүй байгаа. Зүгээр л бичсэн юм аа. За иймэрхүү байдлаар өнгөнүүдийнхаа string-ийг авах болох юм бол ингэж ашиглаж авч болох нэ. За өнгөнүүдэд хөрвүүлдэг энэ үтсэн учраас одоо за ер нь бол ингээд өнгөтэй холбоотой хэсгийг үзээд дуслаа гэж ойлгож болно. ANSI escape code-ыг яаж ашигласныг нь харуулсан. За энэ дотроо болохоор яг угаасаа энд байгаа бэлэн өнгөнүүдийг ашиглаад HTML код-руудаа ашиглаад enum ашиглаад өнгөнүүд авчиж байгаа гэсэн үг. Энэ биш андуурч энэ. Энд болохоор 140 орчим өнгөнүүд байгаа. За энэс өөр өнгө яг ашиглахаар болох юм бол RGBA гэдэг функц ашиглаад ер нь бол авчиж болно гэсэн үг. За жишээ нь яг энэ өнгийг ашиглахгүй гэх юм бол RGBA гिचэнгүүтээ эндээ 255 тэг гिचэх юм бол шар өнгийг ашиглаж штэ. Иймэрхүү байдлаар бас шууд ашиглаж болно гэсэн үг.
За. За ингээд ANSI escape код болон өнгөтэй холбоотой бас байрлалыг курсорын байрлалаа өөрчлөхтэй холбоотой юмнуудаа үзлээ. За.